Бид өмнөх сэдвэрээ хэлбэдүүлэлтийн тухай өгүүлсэн бол энэ удаагийн сэдвэрээ доктор Үлзийбаатартай цагаатгалын тухай өгүүлэх гэж байгаамаа. Цагаатгал гэдэг үгийн утга өөрөө яг ямар утгатай вэ? Цагаатгал гэдэг нэр томьёонд бол ямар ч гин зэм хийгээгүй багт нь хил сэрэг тулган гүжирдийг ял цааз оноосон үйл явцыг одоо цагаатгаж цэвэрлж байгааг нэрж нэр төрийн сэргийж байгааг гэж. Одоо тухайн хэрэгт хэлмэгдэж хогссон тухайн хүмүүсийн нэр хүндийг сэргээх гин бургуу гэдгийг олж тогтоох тий. Мэдээж гэмтэй байх юм бол энэ тусдаа өөрчлөл болоод зөршөөл уучлалгээд энэ зүйл юм явагддаг. Энэ үеийн нийгэм сэтгэл зүйн уур амьсгалын талаар яруу найрагч Дасивгийн банзрагч Буча доны шуурга хаяа хатавчаар эсэгчин гүнигийн бараан сүдэр хар цайнд тунарн гол харлуулсан бодолд цагаан гэрмэн барайн гай зовлон нөмөргсөн улаан сталины сүдэр лай ланчиг ихтэй Монгол цус минь хөргөн хөрөстө газар хөрвж байхдаж ийм гарзгараагүй хөвчин улс байлдаж байхдаж ийм гай дайраагүй хэмээн онцтой шүлгэлжээ. Тэгэхээр энэ төр хэдийнээс цагаатгах үйл явц хийгээд эхэлсэн юм бэ гэдээ харахаар бас нэлээд эртнээс эхэлчихсэн байдаг. 1939 оны 4 сараас энэ цагаатгалын ажил бас эхэлсэн гэж хэлж болдог. Ер нь бол төгс өдөртэй гэж бичиж байгаа л да. Тэгэхээр 1939 он 1957 он 1962 он 1988 он 1990 он гэсэн энэ онууд дээр тухайн үед төрийг удирдах исэн Монгол Ардын Хувьсгалын улс төрийн төвчийн шийдвэр гаргаж ирсэн. Тэгэхээр энэ онуудад болж өнгөрсөн цагаатгалын ажлууд тус тустай их өөр өөрийн онцлогтой байлаа. За одоо жишээ нь 1939 он гэдэг бол хэлмэдүүлэлт эд оргилдоо байсан тэр үе. Гэхдээ тэр үед бас Монголын төр тодорхой хэмжээгээр хүмүүсийг цагаатгах энэ ажил эхлүүлж ирсэн. Энэний онцлог нь өөрөө ямар вэ? Тэгээ энэ 1939 оны 4-р сард Монгол Ардын Хувьсгалын намын төв хороо түүний тэргүүлэгчид Чойвлсангийн нэг илтгэлийг сонсож хэлсэн байт. Тэгэхээр энэ Чойвлсангийн илтгэл юу гарсан бэ гэхээр ер нь энэ 1937-оос 1939 оны хооронд болсон энэ хэлмэгдүүлэлт баримтчилгаа бол бас гэмгүй хүмүүсийг барьчихсан байна гэсэн юм танилцуулга хийсэн байдаг Чойвлс. Яг энэ 1937-оос эхэлсэн энэ хэлмэгдүүлэлтийн оргил үед нь Чойвлс өөрөө байхгүй байдаг шүү дээ. Зөвлөх холбоос явагдсан байсан. Төвний үргийг нь түүний орлогч бүргэдийн тослол нэр мөрийн насан бодонд тогтохноор орлож ирсэн. Тэгээд үндсэндээ энэ бүгд турал дээр бол Чойвлс намайг эзгүй байхад юм хэлчихлээ. Энэ дотор бол хийс ташаа зүйл байна гэсэн энэ зүйлийг л танилцуулсан мэт юм л да. Тэгээд энэ 1939 оны 4-р сараас эхлээд одоо мөрдөгдөж байгаа хүмүүсийн эргийг 39 оны 6 сар гэхэд дуусгах. За зарим одоо баригдсан одоо шалгагдаж байгаа хүмүүсийг өмнө нь шийдэгдсэн зарим хүмүүсийг бас эргэж харах шалгах хэрэгтэй гэсэн нэг юм фактор гаргасан. Энийг одоо бид нар бол цагаатгах ажил энэ ихний явц эхэлсэн гэдэг. Тэгэд энд бол энэ 37-оос 39 оны хооронд дотоодын яамд ажиллаж исэн мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэрэгцээний дарга мөн зарим орлогч сайд нарыг баримтлах шийдвэр гаргасан гэдэг юм байсан. Нөгөө өмнөх нэвтрүүлэгт ярьж исэн тэр нөгөө гэрчийг устгах, цэвэрлэгээ хийх, цус тулмөр арилгах, тийм ээ, зорилготойгоор хийгдсэн ажил гэдэг шүү дээ. Тэгээд зөвлөлт холбоот улсад барьж идэгч. Явсан. Тэгэхээр энэ ажил бол 1939-өөс 1945 он хүртэл үргэлжилсэн цагаатгах ажил. Ингээд ганц нэг өргөдлөөр энтергээд цагаатгах ажил яваад ирсэн. Энэ бол нийтэд нь бол энэ бүргэн цагаатгахын ажил биш. Тухайн үед ирэх барьж ирсэн Монгол Ардын Хувьсгалын төв хороод үнэ тэргүүлэгчд бол ямар ч байсан 37-оос 39 оны үед бол энэ хийс ташаа хэрэгт бас олон хүмүүс орцсон байна гэдэг үлэн зөвшөөрсөн хэрэг болсон. Анхны үеийн зөвшөөрсөн. Тий. Ер нь бол буруу юм хийжлээ гэдгийг төр хүлээж штэ. Цагаатгалыг явуулна гэдэг чинь.
бид алдаа гаргаж ирэх. Энгүү энийг хийдэгцэн байна гэдгийг л хүлээн зөвшөөрч байгаа хэрэг байна. Цагаатгал бол. Тэгтэл 1950-ад оны цагаатгалын үе гэдэг бол 39 оны цагаатгал бол үндсэндээ 1945 он гэж шавтраад тэгээд энэ 1956 оны 4 сарын 21-нд Монгол Ардын Улсгалт намын төв хорооны улс төрийн товчоо хурлцсан. Тэгээ энэ улс төрийн товчооны хурлын шийдвэрээр бол 1932-оос 1947 онд улс төрийн хэрэгт шийдэгдсэн хүмүүсийн зарим хүмүүсийн хэргийг эргэж харах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд Ширэндэв даргатай комисс байгуулсан. Энэ ажлыг шалгах. Тэгэхээр энэ цагаатгах ажил эрхэлсэн комиссийн нэг онцлог бол 1952 он Чойвлснаас орсон. 1952 оны 1-р сарын 26-нд таалал төгсжээ. Москвад Чойвлснг таалал төгсөнд зөвлөлтийн нам засгийн өдрөдөгчд гүн эмийг нь илэрхийлж түүний шарилыг галт тэргээр нутг руу навчирчээ. онд Сталинаас орсон. Тэгээ 1957 он зөвлөлт олуулсан коммунист нам 20 дугаар хурал оролдоод Сталин буюу нэг хүний дахин шийдэх үйлчлэг хүчтэй шүүмжлээд Сталины хэлмэгдүүлэлтийг одоо эргэж харах юм том аян эхэлсэн шүү дээ. Энэ хүрээнд л хийгдсэн ажил байгаа. Энд бол одоо Монголын талаас намын төв хорооны ерөнхий нэрийн бичгийн дарга дам тэргүүтэй хүмүүс очиж оролцсон. Тэгээд энэ эргэж ирээд энэ комисс байгуулж байгаа хэрэг л дээ. Тэгээ энэ комисс бол үндсэндээ төвнөлт гаргахтаа энэ 1930-ад он 40-ад он болж ирсэн энэ улс төрийн энэ баримтчилгаа бол бас олон гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн байна. Гол буруут нь хэн бэ гэхээр дотоод явдлын яамд шургалсан хойвырган сагсуу албан тушаал дуртай онгороо хөөргөн зантай ийм одоо зосор зөөргөн хүмүүсийн далмад үйл ажиллагаа байж гэсэн ийм дүгнэлтийг гаргасан онцлогтой. Тэгэхээр буруут нь бол хэн бэ гэхээр тухайн үед ажиллаж исэн дотоод явдлын яамны ажилтнууд гэсэн ийм дүгнэлтийг хийсэн. Тэгээд энэ үйл ажиллагаанд бол одоо бүр хамгийн нам төрийн өндөр албан тушаалд ажиллаж исэн хүмүүсийг цагаатгсан. Энэ комисс Ширэндэв даргатай комисс. Тэгэхээр бас энэ үед нэг холбогдож байна. Одоо 1960-ад оны үеийнхтэй холбогдож байна. Тухайн үед одоо энэ хэлмэгдүүлэлт эд гарч ирсэн үед дотоод явдлын яамд ажиллаж байсан, тийм ээ. Одоо мөрдөн байцаагч байсан, засгийн дарга байсан тэр улсуудаас мэдүүлэг авсан байдаг шүү дээ. Тэгээ энэ бол дараа тухайн процесс юу болсон бэ гэдгийг одоо гэрчлэх тийм 62 оны комисс энэ Ширэндэв даргатай комиссийн үйл ажиллагаанд ч бас ийм зүйл байна. Тухайн үед дотоод яамд мөрдөн байцаагчаар ажиллаж исэн олон хүн амьд байлаа шүү дээ. 20 жилийн дараа болж байгаа хэрэг. Тэр үед 25 таа хүн байсан бол тухайн үед ч одоо нэг 40 гарсан 50 шахсан хүн ус байж байгаа шүү дээ. Амьд ажил төрөл хийгээд ингээд явж исэн л да. Тэгэхээр энэ хүмүүсээс бол бүгдээ ингээс нь асуулт байцаалтын уулсан байд. Бүгд тэргийг хүлээсэн байд. Яаж байцаадаг байсан? Юу хийж ийсэн? Ямар хэрэг хүлээлгэж ийсэн? Хэний даалгавартай байсан гэдгийг энэ үед ярьсан байдаг. Тэгээд ер нь энэ дараа энэ 1957 оны 7 дугаар сард энэ Ширэндэв даргатай комиссийн эртгэлийг одоо жил ажилласны дараа шүү дээ. Намын төв хорооны улс төрийн товчооныхоо сонссон. Тэгээд яг саяны одоо битрийг ярьсан ийм зүйл явц илэрхгүй юу. Тэгэнгүүт энэ дээр бол энэ намын төв хорооны тэргүүлэгчид, ардын их хурлын тэргүүлэгчид даалгаад
шүүх яамны одоо сайдаар ахлуулсан ардын их хурлын тэргүүлэгчдийн дэргэд ийм цагаатах ажлыг эрхлэх тусгай комисс байгуулсан. Шүүх яамны сайд тэр тухай хойжимцгч ажиллаж исэн. Түүний удирдлаганд 6 хүний бүрэлдэхүүнтэй зөвхөн цагаатах ажлыг эрхлэх ийм комисс байгуулсан. Тэгэхээр яг энэ бүр тусгай комисс одоо бидний цагаатах ажлыг удирдан зохион байгуулах комисс гэдэг шиг ийм төрийн нэрийн өмнөөс цагаатах эрэхтэй ийм комисс байгуулсан. Тэгээ яг энэ үеэс бол нөгөө төрийн цагаатгалын жинхэнэ одоо цагаатгалын ажил нь эхэллээ гэж үзэж болох юм л да. Тэгээ яг энэ үеэс бол нэг хамгийн чухал шийдвэрийг бол энэ намын төв хорооны улс төрийн төвчийг гаргасан байдаг. Энэ 1960 оны 7 дугаар сард гаргасан шийдвэр улс төрийн төвч. Энэ бол маш чухал шийдвэр. Өмнө нь бол нөгөө ширэндүү дарахтай комиссийн үед хүмүүс өргөдөл өгсөн тохиолдолд хэргийн ар гэрийн өргөдөл өгсөн тохиолдолд тухайн хүний хэргийг шалгаад тэгээд цагаатгадаг байсан. Бүлэг хэргээр нь биш. Тэгэхээр энэ 60 оны улс төрийн төвчөөний тогтоолоор бол шийдвэрээр 1937-оос 40-од онд одоо шийдэгдсэн хүмүүсийг хэрэг бүхэлдэн зодлоо. Бүхэлдэн үз. Зөвхөн өргөдлөөр биш. Нийт одоо эсэргүү гэж хэрэг шийдэгдсэн хэрэг хүмүүсийг одоо бүлэг хэрэгээр нь үзье гэсэн юм шийдвэр гаргасан баг. Тэгээ энэ бол их чухал шийдвэр. Тэгэхээр эндээс чинь нөгөө хөмбийн хэрэг, дэндэн дэмдээ хэрэг тэр гэдэг чинь шалгагдаж эхэллээ шүү дээ. 1937-оос 1940 оны хүртэлх энэ богино хугацаанд гиндэн дэмдийн хувьсгалын эсэргүү байгууллагын хэрэг, Янзан хамб, Дэд хамб нарын хувьсгалын эсэргүү байгууллагын хэрэг, Улаан пүрвийн хэрэг, 14-ийн хэрэг, Дамб, Найдан нарын хэрэг, Амар, Довчингийн хэрэг, Лувсан шарав, Лосол, Догсон нарын хэрэг, Баасан жив, Сэнгид оржин хэрэг, эсэргүү нарын гэр бүлийн ихний бүлэг хэрэг гэгчид 30 мянган хүнийг хамруулж 20 гаруй мянган хүнийг цаазаар авч 5700 гаруй хүнийг янз бүрийн хугацаатай ядаар шийтгэжээ. Гол. Тиймээс өмнө нь бол эдгээр чин цагаатаагүй л байсан. Тэгэхээр одоо энэс хойш гэхдээ ч одоо 1988 оных орж иж байна тийм. Тий, яг хоо энэ 62 оныхоос хойш 1957 1962 оны энэ хэрэндв дарахтай дараа нь энэ намын хянан шалах хорооны дарга гиндэн тогоочин гиндэн дарахтай комиссууд бол маш их шургуулсан ажилласан л да. Үндсэндээ бол энэ цагаатах ажил эрхэлсэн комиссийн үйл ажиллагаа бол хэргийн үнэн мөнийг тогтоосон ба. Төмбийн хэрэг гэдэг чинь зохион дэрэг байна. Энэ дотор одоо орж ирсэн хүмүүс бүгд хэлсэн хэрэг жигдэгдсэн байна. Ингэж тогтоосон шүү дээ. Ганцхан энд юу хийсэн гэхээр буруугийн хэнд өгсөн гэхээр Чавес нөтлөгсөн. Нөгөө зөвлөлт холбоот улсын коммунист нам комментэрний нөлөө оролцоо гэж хэлж болохгүй шүү дээ. Цаг нь тийм ээ. Тэгж чадаагүй. Тэгэхдээ үндсэндээ тогтооцсон. Үнэхээр зөвлөлтийн одоо сургагч нарын үйл ажиллагаа төмбийн хэрэгээс ахуулаад яаж оролцсон юм. 37-оос 39 оны үед зөвлөлтийн сургагч аль нэг зөвлөхүүд ямар оролцсон бүгдийг үндсэндээ тогтоосон баг. Чавес нь Сталинд ямар юу захаа бичижсэн бүгд бий. Ганцхан тэгж хэлж болохгүй. Тийм учраас Чавес нь буруу. Бас нэг нааштай нэлээд баттай зүйл нь бас тухайн үеийн амьд гэрчүүд тэгээд байсан үе тий. Төлөв яг тэр ч одоо 61 оны энэ цагаатах ажлын явцад хийгдсэн гол нэг ажил бол тэр үед ажиллаж ийсэн бүх одоо дотоод яамны байцаагч ажилтнуудыг бүгдийг олж байцсан. Одоо тэр баримт бол тагруулын ерөнхий газрын архивт байж байгаа бүгд тодорхойлт гаргаж өгсөн. Тэгээд тэн дээр бол хэн хэнийг зодсон, хэн хэнийг яаж байцаасан, яаж алдаг байсан, хаа нөх ухсан, хаана бөөнөр нь буудсан. Ер нь бүгдийг л ярьсан байт юм л ер нь өргөө хүлээцгээсэн. Тэгээд дөрөв хэлсэн гол буруутан бол Чавес одоо түүний одоо өөрийгөө дахин шүтүүлсэн холбоотой байлаа энэ хэрэг гэж ингээд нэг эхнийх нь бол эхний цагаатгалын ажил бол дотоод явдлын яамны бурунгуй ажилтнууд гэж байлаа тийм.
Дараагийнх нь бол дотоод явдлын яам өөрөө гэж нэг уруутлаа. Гуравдах нь домд өгнөлт бол Чойбилсингийн буруутай үйл ажиллагаа нэг. Яг тэгээд энэ 62 оноос ч эхлээд нөгөө Чойбилсингийн нэрмж шагнал гэдэг боловс төрийн шагнал болгосон. Чойбилсингийн нэрмжит бүх газруудыг хүчингү болгосон. Тэгээд ер нь одоо Чойбилсингийн дахин шүтэх үйл ажиллагаа гэдгийг чинь үеэсэл ярьж эхэлсэн шүү дээ. Тэгээд дээр нь энэ ажил ингээ явагдаад ирэхэд бас цагаат талын ажил улс төрийн шалтгаантайгаар зогссон. Тэгээд дахиад 62 оноос хойш бол энэ өргөдлөөр шалгадаг болсон. Эргээд. Тий. Энэ лам нарын хэргийг жоогт авч хэлцэг эсрэгүүрээр нь үлдээсэн. Лам нарын хэрэг бүхэлдэн шалгаагүй авч үзээг. Ганцхан лөмбийн хэрэг гиндэн дэмдээ хэрэг. Одоо ингэж ярих нь зүйлийг бас шалгасан. бодогдож орж ирж байна л та. Жишээ нь 1960-аад онд хийгдсэн 1968 онд хийгдсэн өглөө гэнэ. Тэргээд. За энэ дээр бол бодоо хувьсгалтын эсрэгүүгээр л уран бүтээлийн дүр болоод уран сайхны каноны дүр болоод явж идэг шүү дээ. Би яг төвчсөн байж болох юм аа. Тэгтэл хувьсгалаа шуурхаа гэж бодсон юм шүү дээ. Би чи тийсвэх юм. Надад төлөвж байгаа яг сонссон биз дээ. Би хувьсгал байгуулахад оролцсны хувьд юу сонсох юм. Тийм ээ. Таны тухай ганц хүн яриаггүй. Манай төв хороо бүрэлдүүнээр ший. Төв хороо. Очиж хэдэн гэжиг өгчтэй төлөө шүү. Хэрэгтэй бол урахтаа дургана. Ийч бас тэгж боддгийг. Гэхдээ таны хийсэн хэрэг зөвхөн хэдэн гэжиг огтсон хэрэг биш ээ. Огны санаа хувьсгалаа солдуулах гэсэн хэрэг. Та хувьсгал хийхэд оролцсон. Гэхдээ хувьсгалыг хөгжүүлэхэд саад биш ээ. Дайсан бол жийгэж жанжины хэлсэн үг яг үнэн үг юм шүү. Намайг богдтоо. Бамби жанцтай харилцсан уулцsid юм. Би ерөнхий сайдынхаа хувьд энэ гортны дотор байгаа хинтэн ч гэсэн ууц бүрэлдэхүүн байгаа үстэй. Та очиж бамби жанцын зэвсэг үлгэж харилцдаг чинь юу болж байна? Гэтэл гиндэн бодоо догсон энэ хүмүүс магадгүй энэ үед 1960-аад оны энэ шийдвэрээр одоо гин буруу гэдэг тогтогдсон байсан уу? Эсвэл эдний хэрэгүүдийг ерөөс авч хэлцдэггүйгээр орчихсон явжсэн юу? Одоо хэрэг өдрөө шалгаагүй шүү дээ. Өөр сүлд мөрчөө одоо 1991 онд тэгтэл бодоогийн хэргийг шалгаж цагаатахгүй байсан шүү дээ. Өөр сүлд бодооч бүр сүлд 90-ад оны 94 онд цагаатсан шүү дээ. Яг энэтэй холбоотойгоор дараагийн тэр нэг 88 онд эхэлсэн үйл явц. Цагаатгал ажил эхэлж байгаа. Дөрөвдүгээр шатанда цагаатгал. Тэр үед ч одоо Монголтой одоо хамгийн ойр байсан хойд хөршид перестройктой холбоотой. Яг одоо өөрчлөлт байгуулалт бий болоод энэтэй холбоотойгоор тодорхой хаагдж байсан сэдвүүд ил болоод тэр битгий тагнуулын одоо тухайн үеийн нийгмийн хамгаалахын яамны тусгай архив татгалагдчихсэн. Энэ одоо хэлмэдгэстэй холбоотой гэмтэргүүдийг одоо энэ хавцас тэргүүдийн талаар мэдээлэл тодорхой төвшин цацгадж эхэлсэн юм одоо нас зарагддаг. Одоо жишээ нь амар сайдын материал гарч ирсэн тийм ээ. Гиндэнгийн сталинтай уулзсан уулзалтын яриа одоо бүтэн нүрээр үнэн сонин дээр гарч байх жишээтэй. Энэ 1988 онд Номын Төв хорооны 5 дугаар бүгд оролцсон. Тэр нь бол перестройктой холбоотой шүү дээ. Зөвлөлт холбоод улсад бол Сталины шүүмжлэх, дахин шүтэх үзлийг шүүмжлэх, дээрэн системийг шүүмжлэх үзлүүчтэй болсон. Социалист системийг шүүмжлэх хэлсэн шүү дээ. Тэгээд энэ үеэс одоо 88 оны 5 дугаар сард энэ перестройкаг эрчимжүүлэх Монголын тийм ээ. Яа тэгээд олон зүйлийн зорилт тавьсан дотор улс төрийн төвчөний дэргэд Номын Төв хорооны нарийн мэрчийн дарга намсрай даргатай цагаатгах ажлыг эрхлэлтэн зохион байгуулах комисс болсон. Тэгээд энэ комиссийн гол үйл ажиллагаа юу байсан гэхээр энэ 30-40 оны үед гимгүү одоо байж байгаа хэлс хэрэгт хэлмэгдсэн намын гишүүдийн нэр төрийг цэвэрлэх сэргийх ийм ажил эхэлсэн. Энэ том комисс. Нарийн давд нэгдүгээр намын гишүүдийг. Тэгээд чи намын гишүүд гэдэг чинь ерөөсөө 30-40 онд цагаат хэлмэгдсэн бүх хүмүүс орж явах ламнараас усна. Яг энэ үе энэ намсраа даргатай комиссийн цагаатгах ажлыг эрхлэх ажлын хүрээнд лам нарын хэргийг дахиж эргэж харах ажил бас давхар орсон. Нөө бас.
тэг гол нь энэ үед. Ягаад гэвэл перестройка энэ өөрчлөлт байгуулалт за тэгээ Монголд өрнөсөн шинжлэх үйл ажиллагаатай холбоотой болоод 1980-аад оны дунд үе 87-8 оноос эхлээд энэ Монголын нөгөө түүхэн зүтгэлтөд дөрөв байсан бодоод анзан богд гиндэн дэмэд одоо энэ улс төрийн зүтгэлтнүүдийн намтрыг судлах ажиллагаа эрчимжсэн шүү дээ. Тэгээд энийг судлаад эрэхтэй зэрэг тэдний бас үйл ажиллагаа явуулж исэн улс төрийн бодлогын чиг хандлага нь бол судлаад эрэхтэй зэрэг бас тухайн үедээ алдаатай байсан ч гэсэн улс төрийн хэрэг шийдэгс нь бол хилсдүүлж ихэд тогтоодод хэлсэн. Тэгэхээр энэтэй хамт нөгөө лам нарын асуудал 88 оноос хойш тавигдсан л та. Тэгээ энэ комисс 2 жил ажиллаж итэл 90 оны ардчилсан хувьсгал өрнөсөн. Тэгээд энэ комиссийн үйл ажиллагааг татан буулгалгүйгээр нөгөө нам төрийн эрх мэдэл солигдлоо шүү дээ. Тэгэнгүүт 90 оны одоо ерөнхийлөгчийн зарилгаар 56 тоо зарилга гэж гарсан. Энэ зарилгаар бол анх энэ цагаатах ажлыг өдөрдөн зохион байгуулах улсын комиссийг одоо артикул зөвлөгчдөн дэргэд байгуулсан. Тэгэхээр энэ үеэс эхлээд бол нөгөө өмнөх хэсэгчилж ийсэн, өргөдлөөр авч ийсэн, бүлэг хэрэгээр шалгаж ийсэн гэсэн бүх хэрэгүүдийг нийтээр нь шалгаж цагаатах чиглэсэн. Энэ улсын комиссийн үрээ. Тэгэхээр энэ бол яг энэ төрөөс үзүүлсэн энэ цагаатгалын хамгийн том одоо үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Одоо хүртэл үргэлжилж штэ. Тэгэхээр энэ тухайн үед бол 1922-оос 1980-ад оны хүртэлх хугацаанд нийтдээ одоо улс төрийн хэрэгт 30 гаруй мянган хүн шийдэгдэж гэсэн юм баримт статистик таа байгаа шүү. Тэрний 20 мянган гаруй цаазаар авахулсан. Ерөөсөө юм. За 10 жилээр болов. Энэ бүхэл хугацаанд 7 хүн солигдсон байдаг. Энэ хэлмэгдүүлэлт дотроос тийм үйл явцын донд. Тэгэхээр энэ бүгдийг л одоо ингээд шалгаж цагаатгсан. Тэгээ ингээд энэ 90 оны цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах комиссийн үйл ажиллагааны үр дүнд бол үндсэндээ нэг бодоогийн хэрэг шалгагдсан тийм. Тэгээ сажламын хэрэг дөрөөс хойш холбоотой бүх хэрэгүүд нэг л одоо янз бүрийн хэрэг шийдэгдсэн тийм өргөдлөөр бүлгээр нь шалгаж байгаа шүү дээ. дэд хамтанд ингээл тэгээ бүгд одоо шалгагдаж. За тэгээ зөвлөл холбоот улсад заацлагдсан хүмүүсийн хэргийг бас судалж цагаатгах ажил ингэ явуулдаг. Тэгэхээр энэ цагаатгах ажил бол Монголд ингээд үндсэндээ 20 дугаар зууны 30-аад оноос эхлээд одоо хүртэл үргэлжиж байна да. 80 гаруй жил явж штэ. 30 дунд нь тийм ээ. 39 оноос гэж тооцвол. Тэгээ эндээс эргээд ингээд харахад бол энэ улс төрийн үйл явц Монгол оронд хэрхэн одоо их хор хөнөөлтэй. Голд бол гиндэн дэмдийн хэрэгт цуурсан хэрэгээр л явсан байдгийн байна лээ. Манай эцгийн хувьд бол аваа хаваасан бодод ингэж зааж эккуд байсан байх гэж бодлоо. Олон хүний амь насыг үрлэгсэн. Улс орны нийгмийн сэтгэл зүй за тэгээд сэтгэлгээний хөгжил улс орны хөгжилд хичнээн их одоо хор охирол учруулсан харагдж байгаа юм л да. Дээр нь хайх айдас хардалт тийм үү бие биендээ үл итгэх энэ үйл явц бол энэ үйл явц үйлдэл бий боллоо шүү дээ монголчуудын донд. Гол нь энэ бие биений үл хөдлөн зөвшөөрөх, бие биенээ тагнад турших, хооронд нь хов утгах тийм үү бие биенийхээ улаг шагаах энэ бүхэн чинь одоо энэ 20 дугаар зууны Монголын улс төрийн түүхэнд ингээ өрнөд явсан энэ улс төрийн үйл явдалтай холбоотой нийгмийн хүний сэтгэл зүй тогтсон үйл явц. Тэр одоо эндий цаана цагаатгалын үнцэр гэж нэг цагаатгах ажлын үнцэр гэж нэг өндөр хэмжээнд авч үзэх ёстой зүйл байна. Хувьсгалын эсэргүү гэсэн нэр хоч зүүн хэлсээр хэлмэгдүүлсэн энэ гашуун түүх цус хэлмэгдүүлэлтийн энэ түүх энэ хар сүүдэр дахин Монгол нутгийг бүгд нөрөөсөн. Тэгэл цагаатгал гэдэг бол үндсэндээ төр нь бол ард түмнийхээ өмнө тэргүүнээ эхэлж байгаа хэрэг шүү дээ. Уучлал хүсэж байна. Буруу үйлдэлтэй. Тэгэхээр энэ бол нэгдүгээр төрийн өөрийнх нь гимшил юм цагаатгал бол буруу үйлдэлийн төлөө хийсэн гимшил.
Монголын нийгмийн сэтгэл зүйд учруулсан тэр хохирлыг юугаар чимчих аргагүй шүү дээ. Тэгэхээр улс төрийн ямар нэгэн алдаатай алхам, төрийн алдаатай бодлого юу төрөйдгийг л харуулдаг байна. Айл өрхвөрт өнчрөл хагцал гуниг зовлон чирч ирсэн улс төрийн аимшигт хэлэмгдүүлэлт дахин хэзээч бүү давтагдаг. Түүх сэрэмжилүүлж байна. Доктор Үлзий удиртай бид цагаатгалын тухай ярилцлаа.